简单的爱情 хичээлийн 2 дахь хэсгийг харъя. За, эхнийх нь Cao Lao Shi болон Li Lao Shi хоёрын хооронд өрнөж байгаа яриа байгаа. Cao Lao Shi 听说您跟妻子结婚快20年了. Энэ дээр 听说гэдэг нь гэж гэсэн үг. Гэж сонссон, гэж дуулсан гэсэн утгаар орж байгаа. За тэгээ 听说гэдгийнхаа араас юу гэж сонссон гэдэг, юу сонссон гэдэг агуулга нь ордог байгаа. За 您跟妻子结婚гэхээр跟什么什么结婚гэдэг юм. Одоо хин хинтэй гэрэлсэн бэ гэхэд ашиглаж болно. За A хүн нь B хүнтэй гэрэлсэн гэх үед ингэж ашиглана. 跟妻子结婚. 妻子гэдэг маань эхнэр гэж байгаа тийм. 妻子гэдэг нь эхнэр. За妻子гэдэг эхнэр гэдэг үнийг өөрөөр бас юугаар хэлж болох вэ? Тэгэхээр тай тай эсвэл нь айрэн. Өөрөөр фурэн гэх мэтчлэн хэлж болдог. Нөхрийг болохоор丈夫. За 先生. 这位是我的先生гэх юм бол энэ бол манай нөхөр. Өөрөөр тохиолдол. За тэгэнгүүтээ араас нь 快20年了. 快гэдэг маань тухайн үйл явдал утгагүй болгож байгааг хэлнэ. Тэгтээ яг 快гэдэг нь яг тодорхой утгагүй мөртлөө яг тодорхой яг тизээд гэсэн утга заахгүй. Ер нь бол утгагүй хурдан түргэн болно гэсэн утгатай тэмдэг нэр байгаа. 我快结婚了гэмэл бодохгүй гэрлэнэ. Одоо бараг комэж наа гэх тэмтэй. Өөрөөгөө цаг хэд болж ийн хэд 快3点了гэмэл одохгүй 3 цаг боллоо гэх мэтчлэн хэлнэ. За бүтэн өгүүлбэрээ унших юм бол 听说您跟妻子结婚快20年了. Танай эхнэр та хоёр гэрлээд 20 жил болох гэж байгаа гэж дуулсан. Жохон асуултын тэмдэг тавихаарай. Асууж байгаа маягаар асуух нь шүү дээ. За дараагийнх нь Ли Lao Shi хариулсан байна. 到6月9号我们就要结婚20年了. 这么多年我们的生活一直挺幸福的. За 到гэхээр болоход хүрэхэд гэсэн утгаар явж байна. За энэ дээр 到6月9号гэхээр 6 сарын 9 болоход 9 гэхэд我们бид 就要 гэхээр бас утгагүй болгож байгааг илэрхийлж байгаа. Ирээдүйн цаг утгагүй болох ирээдүйд тухайн үйл явдал болох гэж байна гэсэн утгасныг илэрхийлнэ.
我们就要结婚20年了. 6 сарын 9 болоход бид гэрлээд 20 дахь жил нь болно. 20 жил болно тий. За. 就要20年了. 20 дахь жил нь болно. 这么多年ийм олон жил 我们的生活 бидний амьдрал 一直гэдэг нь анх эхлснээс ахуулаад дуусах хүртэл үргэлжилж байгаа зүйлийг 一直гэж хэлнэ. 一直挺幸福的. 挺гэдэг нь болохоор маш гэсэн утгатай. Тин гэдэг нь хан эсвэл шифэн. хан за монголоор бичиж. Маш их синфуд аз жаргалтай байсан. За бүтэн өгүүлбэрээр нь унших юм бол 到6月9号 我们就要结婚20年了. 这么多年我们的生活一直挺幸福的. 6 сарын 9 болоход бид гэрлээд 20 дахь жил болж байгаа. Ийм олон жил бидний амьдрал маш их жаргалтай байсан. За дараагийн өгүүлбэр нь 我和丈夫刚结婚的时候我们每天都觉得很幸福很新鲜. 再念一遍. 我和丈夫刚结婚的时候每天都觉得很新鲜. 在一起有说不完的话. За 的时候тэгж байх үед ингэж байх үед. За эхнээс нь орчуулах юм бол 我和丈夫би нөхөртэйгөө 刚结婚的时候 дөнгөж гэрэлж байх үед. 每天都 өдөр болгон өдөр бүр 觉得 санагддаг байсан. 很新鲜 маш шинэлэг цоо шин. 新鲜 新鲜的蔬菜 шинэлэг ногоо. 新鲜的水果 шинэ жимс. 新鲜的水果 新鲜的蔬菜. За 在一起гэдэг нь болохоор ер нь бол за ич гэдэг чинь хамт байх гэсэн утгатай шүү дээ. За хосууд дөрвөлөд ирэхээр хамтдаа амьдрах эсвэл нь хамт үерхэх одоо хосын харилцаагаа баталгаажуулаад үерхэж эхлэх эсвэл ингээ хамт амьдарч эхлэх гэсэн утгаар энэ дээр орж ирж байгаа. За хамтдаа байхад ёо 说不完的话. 说不完гэдэг нь болохоор яриад дуустдаггүй те. 的话гэхээр үг яриа. За яриад дуустдаггүй байсан одоо сэдвтэй гэдэг юм уу те. Яриад ерөөсөө огтос дуустдаггүй. Тийм байсан. 但是现在гэхээр гэвч одоо. За тэнгуүтийн 但是гэдгээс өмнөх бүх зүйл нь одоо энэ гэлтэж байгаа. За ингээд бүх юм сайхан байсан. Сайхан болж бүтчихсэн.
данш ороод ирэх юм бол энэ өмнөх А өгүүлбэрээс тис ондоо Б өгүүлбэр гарч ирнэ гэсэн үг. Жохон сөрөг утгаднууд ер нь бол энэ Б-ийн ард орж Б дээр илэрхийлэгддэг. За бүтэн өгүүлбэрээр нь унших юм бол 我和丈夫刚结婚的时候每天都觉得很新鲜，在一起有说不完的话，但是现在төгөр бит хоёр дөнгөж гэрэлж байх үед өдөр бүр шинэ юм шиг санагдаж хамт байхад яриад дуустдаггүй байсан. Гэвч одоо За дараагийнх нь Лий Лаоши урдаас нь хариулсан байна. 两个人共同生活只有浪漫和新鲜感是不够的. За энэ дээр 两个人хоёр хүн буюу хосууд айлаад байна те. Хосууд нь гун тун шун хуа гэхээр гун тун гэдэг маань гун тун ижил төстэй талууд. Ижил төстэй эсвэл хамтдаа гэсэн утгатай. За тэгэхээр гун тун шун хуа хамтдаа амьдраад只有гэхээр энийг зүйл тайлбарлана. Ганцхан эсвэл нь дан ганц浪漫гэхээр романтик байдал болон шиншэнган дөрөвний нөгөө шиншэн гэдэг үг чинь шин соргог гэдэг үг чинь шиншэнган гэхээр одоо тийм дандаа одоо дөнгөж эхэлж байх үеиг шиг тийм бүх юм шинэлэг байна гэдэг нь бол хангалтгүй гэж байна. Шиншэн шин юм шиг мэдрэмж. Хүн юм ингээд янз бүрийн нэг юм шинээр ингээд туршиж үзэх ч юм уу, эсвэл нь одоо хосууд дөнгөж эхлээд хамтдаа амьдарч эхлэхэд ч юм уу, эсвэл нь дөнгөж нийлээд байх үед бүх юм ингээд цоошин юм шиг мэдрэгддэг тий. Тэгэхээр тэр мэдрэмжийг хэлж байгаа шинээр юм хийж хахад төрж байгаа тэр сэтгэлдлүүдийг тэр нэг цэжиган тий. Тэрийг шиншэнган гэж. За бүгөө гэх юм бол бүгөө гэдэг нь хангалтгүй. Хангалттай болно гэх юм бол go гэж хэлнэ. За тэгэхээр бүтэн өгүүлбэрээрээ两个人共同生活只有浪漫和新鲜感是不够的. Хоёр хүн хамтдаа амьдраад дан ганц романтик байдал болон
мэдрэмжтэй байх хангалтгүй. Тэн өдөр бүр看到的харж байгаа миний өдөр болго харж байгаа зүйл.都是бүгд缺点. За, 缺点гэдэг нь болохоор сул тал. Дутагдaltaй тал. Тада 缺点гэвэл тэрний сул тал нь за хэрвээ давуу тал гэх юм бол тада 优点. гэж хэлэх. За бүтнээр нь унших юм бол 你说的对，我现在每天看到的都是他缺点。Таны хэлж байгаа зөв. Би одоо өдөр бүр түүний алдааг л харж байна. Одоо за ингэж л та. Одоо надад өдөр бүр надад түүний алдаа л харагддаг. Алдаа одоо дутагдaltaй талууд л харагддаг. Үргэлжлүүлээд 我两个人在一起时间长了就会有很多问题，只有接受了他的缺点，你们才能够更好的一起生活。在一起时间长了гэхээр在一起гэдэг дээр дурдсанчлан хамт амьдрах, хосууд хамтдаа үерхэж эхлэх, хамтдаа амьдралаа зохиох гэсэн утгыг илэрхийлж байгаа. За, 在一起时间长了гэхээр ерөнхийдөө л хойдолд нь жоохон сөрөг утга агуулгаддаг. 在情感关系中相处的时间较长，通常超过3年或者更长的时间。хосын харилцаанд донд одоо хоорондоо ингээд зохицсон тэр хугацаа нь илүү харьцангуй урт байхыг илэрхийлж байгаа. Ерөнхийдөө бол 3 болон түүнээс илүү олон жилийг хэлдэг. За, араас нь 就会有很多问题гэж байна тийм ээ. За, 就会有гэдэг нь ямар нэгэн нөхцөл байдал бүрдсэний дараа тухайн нэг үйлдэл эсвэл тэр нэг тухайн хэв шинж тэр даруйд бий болохыг хэлж байгаа. Ихт дараа 描述在某个条件满足后立刻发生的动作或者状态. За, тэгэхээр юу гэсэн байх нь? Хосууд одоо 3 болон түүнээс дээш жил юм тий. Хамтдаа байгаад маш их хугацааг өнгөрөөсний дараагаар тодорхой хэмжээний урт хугацааг өнгөрөөсний дараагаар маш олон асуудлууд гарч ирэх нь бол тодорхой. Гарч ирдэг. 有很多问题. 有гэдэг нь бий болох байх. 就会有гэхээр тэр
гарч ирнэ. Энэ бол амьдралын туршлагаар ер нь бол гараад ирдэг зүйлээ гэд баталгаатай бол хэлж байгаа нь шүү дээ. 就会有很多问题 маш олон асуудлууд гарч ирдэг. 只有接受了它的缺点，只有什么什么才гэдэг бүтэж байдаг. Зайшгүй гарцаагүй одоо 只有гэдгийн ард бичсэн зүйлс болсны дараа л цай гэдгийн ардлт байгаа зүйл гарч ирдэг, үүсдэг. Дараа хэлэх юм бол 用于强调某种结果是基于特定的条件才能实现的. Ямар нэгэн үр дагавар онцгой нөхцөлийн дор л биелэх боломжтой илэрхийлнэ. Мөн 唯有 болон 仅有 цорын ганц, гагцгүй ганц гэсэн утгыг илэрхийлж байгаа. Мөн тухайн нэг зүйл болон нөхцөл байдлын онцлогтой, ялгаатай, өвөрмөц гэдгийг илүү татгаж хэлдэг. Хэлэхэд энэ 只有什么什么才гэж хэлдэг. За жишээлбэл 只有钱我才能 只有足够的钱我才能够买书гэх юм бол надад тодорхой хэмжээний мөнгө байж ч би номоо хөдөлтөж авч чадна. Эсвэл нь 只有他来了我才能出去. Гэртээ нэг хүн ингээд нэг хүний хүлээгээ байж байгаа юм бол 我只有他来了我才能出去. Би гарч болно. Тэр иржиж би гарч болно гэх мэтчлэн. За жишээ гэдэг нь болохоор тухайн ямар нэгэн зүйл хүлээж авах, хүлээн зөвшөөрөх гэсэн утгыг хэлж байгаа. Тэр үрдээ ингээд тухайн зүйлийг ялгарлахгүй, гадуурхахгүйгээр байгаа байдал, өвөрмөц байдлаар нь хүлээж авахыг хэлж байгаа. За бүтнээр нь унших юм бол 两个人在一起时间长了就会有很多问题，只有接受了他的缺点，你们才能更好的一起生活. Хоёр хүн хамтдаа удаан байгаад ирэхэд маш олон асуудлууд гарч ирдэг. Түүний сул талыг хүлээн зөвшөөрч байж л та нар илүү сайхан хамтдаа амьдарч чадна гэсэн утгатай байна. За энэ дээр нэг хэдэн дөрмийн үгнүүд гарч ирсэн. 不仅什么什么хай эсвэл нь е эсвэл нь арчи гэдэг үгнүүд байна. За 不仅гэдэг нь холбоос үг. За эхний өгүүлбэр дээр 不仅 ашиглаад дараагийнх нь өгүүлбэр одоо хоёр өгүүлбэрийг холбож байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн өгүүлбэр дээр хай болон е эсвэл арчи гэх мэт үгнүүдийг ингэж хамт ашигладаг. За агуулганлах дээр энд бичигдснээс гадна бас дахиад өөр зүйл байгаа гэлдэг. За жишээ нь тэрний юу гэж вэ гэхээр 他不仅足球踢得好, тэр хөл бөмбөг сайн тоглодог. Оос гадна 性格也不错. Ааш зан сайтай. Тэр хөл бөмбөг сайн тоглодогоос гадна бас ааш зан сайтай гэж орчуулна. Дараагийнх нь 小时候他经常生病，所以每天都去跑步锻炼身体。谁也没想到长大以后他不仅身体健康
还整了一名长跑运动员. За энэ дээр багада насандаа тэр дандаа 经常 өвддөг байсан. Тиймээс 每天都 өдөр болгон гүйж дасгал хийдэг байсан. Том болсныхаа дараа шээмэй шангдаа гэдэг өгүүлбэр бүр хань тавь орчуулъя. Тэгэхээр жангда ихоо гэдгээс том болоод тэр та бүжин шөнти健康 биеийг нэрүүлжээ зогсохгүй. хайчханла бүр имийн гэдэг нь болохоор тоолго. иг гэсэн үнийг одоо юндүн гэж тоолж байгаа. имийн чампаа уртад гүйдэг тамирчин болсон байна гэж хин санах билээ. шээмэй шангда. Хинч санаагүй эсвэл хин санах билээ. Илүүхэн зорчулж байна. За дараагийн жишээ нь 我打算去云南玩，听说那边不仅很美，而且人也非常热情。在这里，我打算比云南 гэж төлөвлөж байгаа. За, war гэдэг нь болохоор юм нь тоглох гэсэн утгатай. Гэхдээ Юнанд очиж аялах, зугаалахыг хэлж байгаа. 听说 сонсоход эсвэл гэж сонссон гэж орчуулна. Тэгэхээр өгүүлбэр хамгийн сүүлд очиж на bien тэнд маш гоё сайхан төдийгүй хүмүүс нь рэнье төдийгүй хүмүүс нь маш илгэмсэг точломтгой рүүжи гэж сонссон. Дараагийнх нь болохоор цунлай буюу огт анхнаасаа энэ цунлайгийн араас ер нь үхсэх сотхтой өмнөд ордог. Цун 过去到现在都是这样. Анхнаасаа ахуулаад одоо хүртэл яг л юм байсан. За жишээлбэл 老张这个人 开会从来不迟到，今天到现在还没来，可能是有什么事情，你打个电话问问他吧。老张гэдэг нь болохоор хүний нэр. 老张 这个人 гэхээр 老张 энэ хүн 老张бол 开会 хуралд ер нь огт хоцорч байгаагүй. 今天到现在还没来. Өнөөдөр одоо болтол ирээгүй л байна. 可能是有什么事情 магадгүй ямар нэг зүйл болсон байх. 你打个电话问问吧.
чи утсаар залгаад асуугаарай. Асуу. За дараагийн жишээ нь 虽然我们认识的时间不长，但我从来没有这么快乐过。хэдийгээр 虽然我们бидний认识的时间танилцсан хугацаа нь不长тийм урт биш ч гэлээ. Дан гэдэг нь эсвэл gift гэж орчуулж болно. 我 би ердөөсөө ийм хөгжилтэй байсангүй. 但我从来没有这么快乐过. Ийм хөгжилтэй байсангүй. Тэгээд би тайлцсан хугацаа маань богинохон ч гэлээ. Би ердөөсөө ингэж одоо ийм хөгжилтэй гоё байсангүй гэсэн санаа. За 这家面馆从来只卖一种东西，牛肉面，因为面做得很好吃，而且不贵，很多新客人变成老客人。老客人又带了更多新客人。再一点，这家面馆энэ хоолны газар Мyanmar гэдэг нь хоолны газар жа гэдэг нь энэ Myanmar-ийнхаа тоолог нь цунлай анхнаасаа л ганцхан төрлийн зүйл зардаг. Тэр нь хүрийн махтай гурилтай шүл. Учир нь энэ шүл нь 做得很好吃. Энэ шүлийг маш амттай хийдэг. 而且不贵. Тэгээд бас үнэтэй биш. 很多新客人 маш олон шинэ үйлчлүүлэгчид老客人хуучин үйлчлүүлэгчид болдог. Хуучин биш байнгын үйлчлүүлэгч. Болдог. 老客人 байнгын үйлчлүүлэгч нь бас дахиад илүү олон шинэ үйлчлүүлэгч авч ирдэг. Үүний дараагаар ган гэдэг нь одоо тухайн үйл явдал болоод болохоос удахгүй болгож байгааг илэрхийлдэг. За тэгээд эзэн биеийнхээ хойно үйл үгийн өмнө ашигладаг. Жишээлбэл 我上午刚借的那本书怎么找不到? Би үдээс өмнө л энэ номыг авсан. Жишүү гэдэг нь номын сангаас төр зээлж авахыг хэлж байгаа.
Эсвэл нь өөр нэг найзаасаа номын түр авч хэрэглээд буцааж өгч зүйлийг зээ гэж хэлнэ. Ган зээд наабан шүү гэхээр би үдээс өмнө тэр номыг дүнгэж авсан. Яахаараа олдгоо байждаг билээ. Замж абудаа ягаа олдохгүй байна. За, 我刚从会议室过来，怎么一个人也没有？Би дүнгэж сая хурлын өрөөнөөс ирсэн. Зам яагаараа нэг ч хүн байхгүй байна вэ? Тэгсэн чинь би 对不起，今天的会议改到明天上午了。Уучлаарай. Өнөөдрийн хурал гайдаа гэхээр өөрчлөгдөөд маргааш үдээс өмнө болсон. За дараагийн жишээ нь 我和丈夫刚结婚. манай текстэн дээр гарсан үг нэ. 我和丈夫刚结婚的时候, манай нөхөр бид хоёр дөнгөж гэрэлж авах үед 每天都觉得很新鲜. Өдөр болгон маш шинэлэг санагддаг байсан. 在一起有说不完的话. Хамтдаа байхад яриад дуусгааргүй их сэдвтэй байдаг байсан. За тэгэнгүүт бидний мэддгээр ган гэж байдаг те. Одоо сая энэ өдөр хичээл дээр үзэж байгаа ган тэрнээс гадна ган цай гэж байдаг. За энэ хоёр яг юугаар ялгаатай юм гэхээр ижил тал нь хэмэл хоёулаа үйл явдал нөхцөл байдал одоо удахгүй болох гэж байгааг илэрхийлдэг. За ган гэдэг нь болох тэрэ эзэн биеийнхээ ард үйл үеийнхээ өмнө талд ашигладаг бол ган цай гэдэг нь хөвчлэн одоо цаг хугацаатай холбоотой нэр өгöd. За тэгээд үйл үеийнхээ өмнө ашиглаж болдог. Эзэн биеийнхээ өмнө ашиглаж болдог. Эсвэл нь хойно ашиглаж болно. Жишээлбэл 我刚才去洗手间了，你给我打电话了。Эсвэл нь 刚才我去洗手间了，你给我打电话了гэж асууж болно гэсэн. За энэ үйлдвэр утга нь бол би дүнгэд сая ухаалгын өрөө орчоод ирлээ. Чи над руу сая залгасан юм уу гэж асууж байгаа. Ган гэдэг нь жишээ нь 我刚看了邮箱，没有新邮件. Би дүнгэд сая мэйлээ шалгасан. Шинэ мэйл ирээгүй байна. За ган гэдэг үг нь л тэр цаг хугацаа илэрхийлсэн үгийн өмнө талд орж болно. За 我上个月刚结婚，正准备和我先生一起出去旅游. Хэмээл би өнгөрсөн сард дүнгэж гэрэлсэн. Яг одоо нөхөртөөгөө гадагшаа явж аялахаар бэлтгэж байна. Зун зунбэ гэхээр яг одоо тэр зун гэдэг нь тэр энэ зунбэ буюу бэлдэх процесс нь яг одоо болж байгаа ийм үед ашиглана. 咋动词后可以表示的事项的词语. 他刚来一会儿. Тэр дүнгэж ирээд хэсэг хугацаа болж байна. Дүнгэж ирээд хэсэг байж гэх мэтээр ингэж ашиглаж байна. Харин ган цайнгийн нь бол тэгж ашиглаж болохгүй. За ган цайгийн давхар өөр нэг ялгаа нь хэм бол 刚才后可以用否定词. Тэгэхээр 刚才гийн арталт нь үгүйсгэх үг ашиглаж болно. Буюу 你为什么刚才不说现在才说. Тэгэхээр чи яагаад дөнгөж сая хэлхийг юм бэ? Тэгээ яагаад одоо хэлж байгаа юм? Гэхэд ашиглаж болох нэ. За өнөөдрийн хичээл ингээд дуусъя. Дараагийнх дээр үргэлжлүүлье.